За Өмнөгөө аймагт цөлжилтийн эсрэг ногоо ирээдүй нэртэй эрдэм шинжилгээний хурал болж байна. За энэ хурлаар бол одоо энэ уур амьсгалын уур цөлжилттэй холбоотой судалгаа хийсэн эрдэмтдийн 12 эрдэмтний судалгаа эрдэм шинжилгээний ажлыг одоо сонсож за цаашид одоо Монгол улс энэ говь цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг одоо ерөнхий зураглалаа гаргах энэ хурал болж байна. Тэгээд одоо манай аймгийн хувьд сүүлийн 3 жилийн одоо судалгаа гэхэд одоо тэр чинь 3 жил гэхээр 1200 орчим өдрийн 356-ад нь одоо гамшигын хэмжээний одоо хурж шуурсан ийм тохиолдол байна. За 3 сум гэхэд сүүлийн 7 жил бороо ороогүй байсаар энэ жил бороо орлоо гэх юм. Тэгээд үнэхээр энэ цөлжилт уур амьсгалын өөрчлөлт бол мэдрэгдэж байна. Тэгэхээр одоо энд яаж дасан зохицох юм? Дасан зохицно гэдэг нь одоо шуурга сөрөө зохицохоос илүүтэй гамшигын үзэгдлийг одоо эдийн засгийн охирол багтай даван туулах, хэн сэтгэхгүй цөлжилтийг арай сааруулах, хүмүүсийн дадал соёл одоо энэ зуршлыг суулгах зорилготойгоор энэ эрдэм шинжилгээ хийдэг эрдэмтдийн хөвгийг сонсохоор ингээд өнөөдөр чуулж байна.